Самцоноо тараад Whisper байна. Та бүхэн тэгээ 9 сарын төлөв байдал дээрээ уулзаж байгаа да. Үнэхээр таатай байна. 9 сарын төлөв байдал дээрээ юу үзэх вэ гэвэл нэгт энерги чек хийх болно. Сүүлийн үед ийм тийм зүйл тохиолдсон ч юм уу, эсвэл сэтгэл санааны хувьд ийм байсан ч юм уу, төлөв байдлыг нь шалгах болно. Хоёрт 9 сарын төлөв байдал нь яахаар байна? Ямар шихэн байхыг харж өгнө. Гуравт хостой хүмүүс болон сингл хүмүүс юун дээр анхаарч өгөх вэ? Дөрөвт хостой хүмүүс болон сингл хүмүүс зориулсан зөвлөгөөг өгөх болно. Тэгвэл та бүхэн дараах 3 хүзрөөс өөрийнхөө нүдэнд хамгийн түрүүнд туссан эсвэл өөрийн сонгох аргаараа сонгоод групптэй ороод ирээрэй. За амжилт. Засан мэцэнэ нэгдүгээр групптэй тавтаа морил та нар болохоор Cat Precious сонгосон байна. Надад энийг харахаар нэлээд сэтгэл доглоод байна л да. Гэхдээ яагаад вэ гэвэл нөгөө магадгүй хичээл сургуульд орохтой холбоотойгоор найз нөхөдтэйгээ уулзах гэх юм уу гэх мэтлэн доглоод байгаа бололтой. Магадгүй шинэ сар эхлэх гэж байгаа учраас нүүр амаа будах ч юм уу эсвэл жаахан glow up хийх гэж оролдож байгаа тийм хүмүүс байх магадaltaй. За тэгэхээр нэгдүгээр группийн сонгож орж ирсэн хүмүүсийн сүүлийн үеийн төлөв байдал нь болохоор нилээд идэхгүй амарсан байдалтай гэх юм уу? Эсвэл ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй тийм хүмүүс байсан байх магадaltaй. Яг уу магадгүй энэ нь ажил үйлс дээр ярих юм бол ажил үйлс нь бүтээгүй ч юм уу? Эсвэл магадгүй амралтын байдалтай байсан байх магадaltaй. Надад энэ дээр болохоор нэг тийм амар идэхгүй ч гэх юм уу? Жохон нэг тийм сул хөдөлгөөнүүд харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй яг энийг ажил хүс бүтэмжгүй гэхээсээ илүүтэйгээр нэг их хөдөлгөөн хийгээгүй харагдаж байна. За нөгөөтэйгүр ихэнх хүмүүсүүд нь магадгүй шинэ краштай ч юм уу эсвэл ямар нэгэн хүмүүстэй уулзсан байх магадaltaй байгаа даа л да. Тэгээд дотор нь нэг л ингээд хин нэг хайрлаад байгаа юм шиг. Эсвэл хин нэг тээгээд яваад байгаа юм шиг санагдаад байна. Тийм. Надад нэг л ийм сонин эрэгтэй хүний дүр зураг нэлээд тод харагдаад байна. Энд хүйс бол харгалзахгүй. Яг уу эрэгтэй хүнийг дотроо тээж байгаа харилцаагаа ч юм уу тиймэрхүү байх магадaltaй. Магадгүй энэ дундаас жирэмсэн хүнч байх магадaltaй. За. Тэгээд хэлсэн шүү дээ. Сүүлийн үед яхаа идэхгүй байсан хөдөлгөөн нь жоохон султай байсан те. Дараагийн сарда ер нь бол алаад өгнө гэсэн хүсэл тэмүүлэл гэх юм уу? Тийм зоригч гэх юм уу? Тийм бодолтой байгаа бололтой. Одоо илүү зорилгоо гаргаагүй хичээл сургууль ороход ажил эхлэх гээд байгаа холбоотойгоор ерөнхийдөө цагийн хуваарь ч юм уу те. Одоо амьдралынхаа мөчлөг болон цагийн хуваарь, цагийн менежментэд төлөвлөх гаргах. За нэг иймэрхүү зүйл хийн дээ. За тэгээд нэг тийм догтлол байдаг шүү дээ. Ингээд онгоцоор нисэх гэж байвал тийм ээ гэд баярладаг ч юм уу. Эсвэл удаан уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзахад ингээд унтаж чаддгүй шүү дээ. Нэг тийм сэтгэл догтлол бол байгаад байна. Тэгэхээр яалтчгүй хэлсэн сургууль орох гээд байгаа холбоотойгоор сэтгэл догтлоос болж магадгүй. Нөгөө ангийн хүүхдүүдтэйгээ удаан хугацаагаар уулзаагүй ч юм уу уулзах тиймэрхүү сэтгэл догтлол бол байгаад байна. За тэгээд яг уу зарим хүмүүс нь хайраа олдог ч юм уу эсвэл краш олсон байх магадaltaй. Гэхдээ зарим хүмүүс нь өөрийн болгож чадаагүй зүйлсээ алдсан бас байх магадaltaй. Жишээлбэл харьцаа дутаагүй байсан хүнээсээ салдаг ч юм уу те. Эсвэл нөгөө хүнийхээ араар тавьж байгаа зүйлийг олдог ч юм уу. Эсвэл сэтгэл өвтгөр зүйлээ алдсан. Энэ нь заавалжгүй хайр байх албагүй гэр бүлийнхээ хайртай дотны гишүүнээ алдсан ч байж бас байх боломжтой. За зарим талаараа нөгөө шинэ зүйл эхлэх гэж байгаа учраас сэтгэл гонсоогоод байж магадгүй. Эхлээд яах вэ? Нөгөө яалтчгүй хүн нөгөө хичээл ном нь орж эхлэх гэж байгаа. Тэгээд гэр бүлээсээ холдон амьддаг газараас өөр газар руу нүүн шилжин орж иж байгаа учраас жоохон сэтгэл санааны хямралд орсон. Өөрийгөө жоохон нээх бос хомсон байдалтай байгаад байна. За нэмэлт хөзөр дээр нь болохоор та нар маань ямар нэгэн зүйлсэд шулуутсан ч юм уу шийдсэн байх байдал дарагдаж байна. Би одоо ингэн алаад өгнө гэдэг ч юм уу нэг тийм шийдсэн харцтай байгаад байна л да. Нилийн ширүү. Би яагаад эндээс айдас мэдэрдэг байгаа юм бол
Магадгүй та нар нөгөө шинэ зүйл эхлэх гэж байгаа. Тэгээд бүр амар төгс байх гэж магадгүй. Тиймээс битгий гэж зөвлөж байна. Ерөнхийдөө бол эцхий төгс биш байгаарай л гэсэн утга санааг илэрхийлж байгаа гэсэн. Хоёрт нь болохоор 1-р группийг сонгож орж ирсэн хүмүүсийн 9-р сарын төлөв байдал дээр маш их хэмжээний мөнгөн зарлага гаргахаар харагдаж байна. За эндээс харах юм бол нөгөө хичээл сургуульд орохтой холбоотойгоор их сургуулиудын 1-р курсын гэлтгүү бүх курсуудын төлбөр мөнгө нэмэгдсэн байгаа. Тиймээс магадгүй жоохон мөнгөний дарамт мэдрэгдэх магадaltaй байгаад байна. Энийг яах вэ? Яаж төлөх үү? Яаж болох уу гэх мэт жоохон мөнгөний тал дээрээ толгой гачлах гэд байхаар байна. Магадгүй энэ дунд эцэг эхчүүд за хүүхдийнхээ төлбөрийг хийчихвэл болоодоо гэсэн бодолтой байх магадaltaй. За тэгээд эхний асуудал боллоо гэж бодох. Тэгэд хамгийн гол нь та нар дээр дахиад Five of Swords гарч иж байгаа байхгүй юу? Надад энэ дээр нэлээд айдас мэдрэгдэж байна. За магадгүй энэ дунд нөгөө нүүх гэж байгаа хүмүүс ч юм уу яг яахаа мэдгүй байгаа хүмүүс байгаад байна. Ингүүл яадаг бол, тэгвэл яадаг бол, энэ зүйлээ хулгаад алдчих үү дээ, намайг дээрлэх болов, дарамтлах болов гэсэн айдас бас байгаа бололтой. Тэгээд яг уу давхар зөвлөгөө нь болохоор өөрийнхөө юмаа сайн хямгадараа, юмсаа бас алдаж магадгүй шүү. Тийм учраас энэ 9 сар жаахан анхаарал өгөөрэй. За энэ 9 сард хинд чамд танд мөнгөн тусалцаа үзүүлэхгүй өөрийнхөө болон өөрт байгаа мөнгөн дүнгээ мөнгөн хадгаламжаа зөв зохистой өргөх хэрэгтэй байна. Надад энэ дээр болохоор мөнгөтэй харьцаж чадахгүй хүмүүс байгаа бололтой. Энэ зүйлд мөнгөө зарцуулчин, тэр зүйлд мөнгөө зарцуулчин тэгээ мөнгөнд дуусна шүү дээ. Тэгээд адаг сүлд нь өөрөө ч хэрэглэхгүй баахан ачтай болохоор харагдаж байна. Магадгүй ажил төрөлд хийдэг хүмүүсийн хувьд бол гэр орноо цэгцлэх хэрэггүй зүйлсээ зарах, хүнд өгөх, эсвэл гаргаж хаях үйл явц энерги мэдрэгдэж байна. За тэгээд 9 сард өгөх зөвлөгөө нь мөнгөө сайн зохицуулаарай, мөнгөө сайн хямгадаарай, мөнгөө сайн хадгалаарай гэсэн зөвлөгөө өгч байна. За 3-т нь болохоор энэ 9 сарын хостой хүмүүсийн төлөв байдал нь болохоор нилээн идэвхтэй, гал халуун, нэгнийгээ маш хайрлсан, тэмцсэн байдалд харагдаж байна. Нэгнийгээ инхрийлэх ч юм уу, эсвэл удаан хамт байдаг ч юм уу те хамтдаа цагийг өнгөрүүлэхээр харагдаж байна. Тэгээд нэгнийгээ нилээн хайрлахаар байна. Эсвэл нэгнийгээ хараагүй утсан ч юм уу, дотор нь надад сэтгэл маш их мэдрэгдэж байна л да. Нэгнийгээ харах гэсэн хүсэл өндөр байна. За сингл хүмүүсийн хувьд харахад зарим нэг нь болохоор ажил карьертаа анхаарлаа хандуулна. За энэ нь заавал ажил карьер байх албагүй, хичээл ном сурлагатаа анхаарахаар харагдаж байна. Нилээн их хүч чармайлт, хичээл зүтгэл гаргахаар харагдаж байна. За нөгөө тэгүүр зарим хүмүүсүүд нь болохоор ихэр төлтөөгөө уулзаж магадгүй. Хин нэгнийг хайрлах, хин нэгнтэй уулзрах, магадгүй сургуулийн юм уу, ажлын орчин, эсвэл эргэн тойрны чин орчноос шинэ краш үүсэж бий болох магадaltaй байгаад байна. За тэгээд хостоож бай, хосгүйж бай. Та бүхэн харилцаан дээр сайн анхаарал өгөөрэй. Та нар харилцаж байж л нэгнийгээ илүү ойлгож, нэгнийгээ илүү дэмжих зүйл харагдаж байна шүү. За 4-т нь болохоор хостой болон хосгүй хүмүүст өгөх нэмэлт зөвлөгөө нь битгий нэх өөрийн өмч юм шиг байлгаарай. Хүнд чинь хаяа өөрийн гэсэн орон зай байх хэрэгтэй шүү дээ. Хаяаж болтугай ганцаараа цагийг өнгөрүүлэх үе байдаг болохоор өдөр бүр л түүнийг шалгаагаад тэгээд тэрэндээ уурлаад гомдоод байх нь хиндэл хэцүү байдаг юм байна да. Та хоёрын харилцаанд ан цав үүсэн бол нэлээд хэцүү байхаар байна. Та хоёр хоорондоо салах талаар бас бодсон болов тоо. Гэтэ та хоёрын дунд ямар нэгэн зүйл байгаа учраас энэ харилцаа нь өдий хүртэл явж байгаа. Магадгүй та хоёр нэг орхихыг хүсэхгүй ч жоохон сэтгэл гонсоомоор зүйлүүд мэдрэгдээд байна л да. Хэрвээ энэ зүйлийг эргээр харж үзвэл та хоёр одоогийн байдлаар суурин сайн тавигдаагүй ч юм уу, эсвэл уулзаж уулзраад удаагүй гэсэн хэдий ч нэг нэгнээ орхихыг эс хүснэ. Бүр нэгнийхээ хажууд л баймаар хүсэл мэдрэгдэж байна. Харин сингл хүмүүсийн хувьд бол өнгөрсөн зүйлээ хаяарай. Эксээс салж чадаагүй байж ич дараагийн хүнээ хайх ч юм уу, эсвэл авсан шархнаасаа салж амжаагүй байж ич дараагийн хүнээ олвол энэ шархнаасаа салж чадна гэх бодлыг хаяарай.
Ер нь бол хуучин зүйлээсээ салж өөрийгөө шинээр кодлох гэсэн мэдээлэл өгч байна шүү. За тэгээд уншлах нь энэ хүрээнд дуусаж байна. Хэрв та бүхэн уншлах нь таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Мөн комент хэсэгтээ сэтгэл хэсгээ бичиж үлдээвэл маш их баярлах болно. За тэгвэл та бүхэн тэгээд дараагийн уншлахаар уулзцгаая. Баяртай. За сайн мэцгэнүү, та 2 дугаар группийг сонгосон байна. 2 дугаар группийн хөзөр нь Desan. За Desan гэдэг хөзрийг харахаар бас илүү тайван, chill guy юм шиг санагдаж байна. Маш тайван юм шиг. Магадгүй саяхан аялал хийж ирсэн байх магадaltaй. Аялал нь яг хүн болгонд өөр, заримд нь гоё, заримд нь нэг тийм санагдсан ч юм уу. Гэхдээ бүр зарим нэг нь үнэхээр сан руу нэг л тайван бос хүмүүс энэ группийг сонгож орж ирсэн юм шиг байх юм. Нэгт за 2 дугаар группийг сонгон орж ирсэн хүмүүс сүүлийн үеийн төлөв байдал нь харилцаа холбоон дээрээ нилээд сайн дайжгүй байсан байх магадaltaй. Хин нэгэнтэй хэлэлцээр хийж, хоорондоо ярилцаж, ойлголцож, хил амын хувьд ямар ч асуудалгүй байсан байх магадaltaй. Яг хэдийн тийм байсан ч гэсэн дотроо одоо хувь хүн өөрөө нилээн их төсвөр төвчээр гаргаж хараал хэлмээр санагдсан ч үгээ залгиж бүр нөгөө хүний ингээд цохоод авчихмар хэмжээний уурлаж стресс бол харагдаж байна. Гэхдээ ер нь бол харилцаа холбоон дээр нэлээд дайжгүй байгаа нь nice сайн байна. За харилцаан дээрээ сайн байсан хэдий ч тарих толгой нэлээд их зүйл боддог, нэлээд давтаргүй, мэдгүй нэг тийм сонин зан ааштай байсан байх магадaltaй. Магадгүй нэлээд туйлдсан ч юм уу, ядарсан ч юм уу, яг хаашаа явах гээд байгаагаа мэдгүй тийм хүмүүс сонгосон байх магадaltaй. Өөрийгөө боддоггүй. За магадгүй та нар жинхэнэ утгаараа бүр амар хэрэлцсэн байх магадaltaй. Надад болохоор нэг тийм зэвүүн хүссэн мэдрэмж төрөөд байна л да. Магадгүй та нилээн ууралсан байх. Магадгүй ингэж хичээж байж ич хангалттай хэмжээний мөнгөн дүн аваагүй улмаас жоохон сэтгэл гонсоосон ч юм уу ууралсан байх магадaltaй. Аль эсвэл маш их хүч хөдөлмөр гаргасан мөртлөө тэр хэмжээний мэдлэг ойлголт уур чадварыг эзэмшиж чадаагүй дээ. Жаахан сэтгэл гонсойх ч юм уу те. Тиймэрхүү байдалтай байсан байх магадaltaй. За тэгээд бүр ингээд их цаг хугацаа гаргаад их хөдөлмөр гаргасны эцэст өөрийгөө гаргуунд хайсан хүмүүс бас байх магадaltaй. Өөрийгөө хайрлаагүй, өөрийгөө инхрээлээгүй байх. Магадгүй 2 дугаар группийг сонгосон хүмүүс дотроосоо маш их ядарсан, маш их залхсан мэдрэмжийг авсан байх. Магадгүй би 2 дугаар группийн хүзэг дийлэхэд надад нэг л дотор хоосон санагдсан л да. Ерөөсөө юм үзэж чадахгүй, хөзрөө тайлж чадахгүй хэмжээний байсан. Тэр магадгүй 2 дугаар группийнхан маш их сэтгэлийн шарх авсан байх магадaltaй байна. Нэмэлт хөзөр дээрээ та нарын дийлэнх хүмүүс нь их гинэн innocent төрлийн хүмүүс байх магадaltaй байна. Юмсыг хөнгөнөөр хүлээж авдаг. Хөөхөн зан ааштай хүмүүс байх бас магадaltaй. Хоёрт нь за 2 дугаар группийг сонгоо орж ирсэн хүмүүсийн 9 дугаар сарын төлөв байдал дээр жоохон сонин ааш зан аваар гаргах гээд байгаа бололтой. Яг л нөгөө энэ 8 сар 7 сард те ямар байсан тэр зангаараа 9 дугаар сарыг ухтах гээд байгаа бололтой. Тэгэхээр наад зангаа хаяарай. За би ямар зан авир гэдгийг бол хэлж мэдэхгүй. Ямар тааж нэг л тийм сонин тэнэгдүү гэх юм уу? Ерөөсөө хүний ухаанд байж болохооргүй зан авир гаргаж хүний уурыг хүрхээр харагдаж байна. Яг магадгүй 8-7 сарын төлөв дээр хатуу зан авиртай байсан байх магадaltaй. Инээсээ болоод хүнтэй маргалдах, хүнтэй муудалцах, хэрэлдэх гэх мэт зүйлүүд гарч ирж байна. Та бүхэн дээрэс нь давхар толгоогоо бариулаарай. Толгооны хэсгээр жоохон гаван хийж өвдөх гээд байна. Тэгэхээр толгой тархиа сайн амраагаад бариулаарай хэмээн зөвлөж байна. Тийм. Тэгэхээр та бүхэн 9 сард өөрийнхөө аз жаргалыг өгөөрэй хэмээн хүсэж байна. Дуртай хоолоо идэх, дуртай зүйлээ хийх, дуртай газараа очиж үзэх, дуртай тоглоомоо тоглох. Магадгүй энэ донд их уудаг төрлийн хүмүүс байвал дуртай уух юм уугаарай. Гэхдээ хэтрүүлэлгүй.
Тэгэхээр та нар завсарлага авах хэрэгтэй гэж байна л да. Тэгэхээр юунаас завсарлага авах хэрэгтэй вэ гэхлээр өөрийг чинь доош нь татаад байгаа юмсыг хоош нь тавиад байгаа. Зангаа болох хэрэгтэй гэсэн зүйл гарч иж байна. Магадгүй нөгөө тарих толгоогоо сайн бариулаарай гэд байгаа учир нь та нарын энэ 9 сард тархиа илүү сайн ажиллах магадaltaй. Тэгээд тарих толгоогоо сайн бариулаарай. Тархины үйл ажиллагаа гэдэг байгаа нь тийм байгаа байхгүй юу? Нөгөө тархи нь ажиллаад байсан нь ийм учиртай байсан юм байна. За нэмэлт хүзэр дээр нь болохоор эргэлзээгээ арилгаарай гэж байна. Энэ нь юмд эргэлзэж байгаа хандлага нь таныг блоклох, гацанх байдалд ороход нилээн түлхэц болох юм байна шүү. 3-т. За хостой хүмүүсийн хувьд бол энэ 9 сард нилээн гайгүй харагдаж байна. Учир начраа ололцох юм байна. Хэрв ямар нэгэн асуудал тулгарвал та хоёр хамтдаа шийдэхийг илүүд үзээрэй. Битгий хамаагүй зүхтаад нөгөө хоош нь тавиад байгаарэ. Сүүлд нь хэцүү байхаар юм байна шүү. За сингл хүмүүсийн хувьд бол өөрийгөө гэлтгүү бусдыг бас хайрлаарай. Бусдад бас гараа сунгаасаа химэн хүсч байна. Яг хоо юмсыг ганцаараа хийх гээд байдаг төрлийн хүн бас байх магадaltaй. Тиймээс аль болох олуулаа хамтарч хийвэл илүү дээр. Тэгээд эцсийн үр дүнд та одоо хостооч бай, хосгүй хүмүүсийн зөвлөгөө нь тэнцвэртэй байдлыг хадгалаарай гэж байна. Магадгүй нөгөө асуудлынхаа хэмжээг тэнцвэржүүлэх шийдэх. Харин синглчүүдийн хувьд бол өөрийгөө хайрлах, бусдыгаа хайрлах тэнцвэртэй доктортой авч яваарай хэмээн зөвлөж байна. 4-т. За хостой болон сингл хүмүүсүүд хосын харилцааны зөвлөгөө харахад нэг нэгэндээ битгий хатуу хандаад байл да. Харилцаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг гэхдээ хатуу хандах нөхцөлийг үүсгэж бий болгоод байвал бас хэцүү. Энэ дээр та хоёрын аль нь магадгүй аль нэг нь өөрийнхөө үнэн төрхийг нуугаад байгаа бололтой. Эсвэл хин нэг нь ямар нэгэн нууц тэгээд байх магадaltaй байгаад байна. Тэрнээсээ болоод толгойд нь 9 жорын юмс бодогдох ч юм уу. Гэтэ энэ хүн болгонд бол биш. Зарим нэгэнд нь буюу маш цөөн хідэн хүмүүс байх магадaltaй. Ямар ч тааж та хоёрын харилцааны хувьд сахиусууд маш их ажил үргийг гүйцэтгэж байгаа. Та хоёрыг болгох гэж, та хоёрыг бүтээх гэж энэ харилцаанд маш их зүйлийг хийж байгаа. Тиймээс бид хоёрын харилцаа бүтэн nice байгаа ч юм уу, итгэлтэй байх хэрэгтэй. Яг хоо итгэл гэснээс та хоёр нэг нэгэндээ бас итгэдэггүй төрлийн хүмүүс байх магадaltaй. Харин нөгөө талаараа сингл хүмүүсийн хувьд бол та нар битгий хүн амьтанд хатуу хандаарай. Өөрийгөө зөөлнөр илэрхийлж мэдрүүлэх хэрэгтэй. Өөрийгөө нээх хэрэгтэй. Өөрийнхөө гоо үзэсгэлэнг бусдад мэдрүүлэх хэрэгтэй. Мөн өөрийн чин сахиус чамайг хүнтэй болгочих юмсан гэсэн бас бодолтой байгаа шүү. Мөн хичээж байгаа. Нэг ийм үг байдаг да. Эзэн хичээгээд байдаг, заяа нь хичээхгүй юмаа гэд. Эзэн таны сахиус байхгүй юу? Гэтэл сахиус нь хичээгээд байхад та хичээхгүй байвал бас хэцүү. Тэгэхээр энэ 9 сард өөрийгөө гоё нэ, өөрийгөө илэрхийл. Гэхдээ хүмүүст зөөлөн хандаарай. За тэгээд уншлагын энэ хүрээнд дуусаж байна. Хэрв та бүхэн уншлага нь таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Мөн комент хэсэгтээ сэтгэгдэл хэсгийг бичиж үлдээвэл маш их баярлах болно. За тэгвэл та бүхэндээ дараагийн уншлагаар уулзцгаая. Баяртай. Сайн байцгаана уу? Та 3 дугаар группийг сонгосон байна. 3 дугаар группийг хүзэр бол relax, reversed. За relax гэдэг хүзэр дээр хүмүүс ихэвчлэн амар ядаргаанд орсон ч юм уу, амарч чадаагүй байтал одоо хичээл ном нь эхлэх, ажил төрөл нь эхлэх гэж байхад амарч чадаагүй байгаа хүмүүс 3 дугаар группийг сонгож ирж ирсэн байх магадaltaй. Нөгөө тэгвэр цөөн хэдэн хүмүүс нь гайгүй амарсан. Ер нь би хаана дайжгүй эмнэлэг соёлд хөвтөд гараад ирсэн байх хүмүүс магадaltaй. Нэгт 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн сүүлийн үеийн төлөв байдал дээр өөртөө итгэлгүй, хүн амьтантай харилцаан таагүй, нэг л ичиж завсан хүмүүс байх гээд байна.
хүн амьтантай уулзахад тухгүй мэдрэмж авдаг ч юм уу. Магадгүй хичээл ном орох, ажилдаа орох гэх мэт хүмүүс нь харлаад борлоод магадгүй зарим нь бүр таргалсан болохоор ингэж байх магадaltaй. Өөртөө итгэл нь нэг л тийм хүн байгаад байна. Магадгүй энэ нь хүн амьтанд тоогдохгүй байх вэ ч юм уу. Нэг тийм айдас мэдрээд байна л да. За тэгээд сүүлийн үед нэлээд тогтворгүй, тэнцвэргүй байсан байх магадaltaй. Зүгээр хажуу тишээгээ унаад өгчих юм шиг санагдаж байна. Магадгүй сүүлийн үед нэлээд хэцүүч гэмээр юм шиг зүйл тулгарсан бололтой. Магадгүй зарим нь тэр зүйлээсээ одоо ч гараагүй байх. Шөнө оройд нь зүүдэнд ордог, зарим нь бүр нойрон солигдсон. Өмнө нь зүгээр унтаж болоод байдаг бол ойр ойрхон сэрэх, эсвэл тухтай унтаж чадхаа байсан байх магадaltaй. Надад энэ группийн хүмүүс нэлээд хүнд хэцүү санагдаж байна. Бүр уйлмаар ч юм шиг мэдрэгдлээ л дээ. Нэлээд удаан ч юм уу, эсвэл гүн гүнзгий гацанга байдалд байгаа байх. Бодсон, сансан зүйл нь сансандаа болохгүй, бүтэхгүй. Өмнө нь яг уу тэгээд ингэсгээд болгоод байдаг бол энэ удаагийн нэлээд хүнд ч юм шиг санагдаж байна. За нэмэлт дээр надад маш их төвчээр хүчтэй байх гэсэн дүр төрх харагдаад байна. Магадгүй хүн амьтанд ядарснаа харуулах дургуй ч юм уу, солилцсон байгаа мэддэгдүүлэхийг хүсээгүй байх. За хоёрт магадгүй энэ 9 сард та маш их шархлах, дотроосоо уйлах, маш их хэмжээний цөхрөл харагдаж байна л да. Хин нэгнээс хэцүү мэдээ дуулах, үнэхээр төвчгэн аргагүй болох хэмжээнд хүрэх юм байна. Магадгүй өөрийнхөө харьцдаг байсан залуугаасаа салах ч юм уу, мэдгүй. Зарим нэгэн хүмүүст нь хүн харагдаад байна л да. Маш их төвчээр алдагдах харагдаж байна. Эр хүнд байх бүх төвчээр нь алдарсан хэмжээний тийм л төвчээр. Өөртөөгөө ч гэлтгүй бусад хүмүүстэй нэлээд тэмцэлтгэр байна. Магадгүй өөрт нь хандаж хэлж байгаа үг хэлнэ өөрийг нь доош нь хийж байгаа мэт, өөрийг нь зүгээр өрөвдөөд байгаа мэт санагдаж болох ч бусад хүмүүсийн тус дэмий хүртээсээ хэмээн хүсэж байна. Нөгөө тэгүр таны энэ ядарсан хэцүү нөхцөл байдлаас чинь таныг унгаах гэсэн хүнж гарч ирэхээр байна. Тэгэхээр сайн явхуур болгоомжтой байгаарай. Асуудлаа сайн тунгааж бодож шийдвэрээ гаргаад үйлдэлээ хийгээрэй хэмээн хүсэж байна. Магадгүй таны гаргасан шийдвэрээс чинь болж хүн гомдол гаргах магадaltaй. Тэгээд өөрөө их ганцаардсан, сэтгэл нь их эмтэрсэн байхаар байна. Аль болох өөрийгөө сайн асарч тордоорой хэмээн зөвлөгөөл өгч байна да. Нэмэлтээр өөрийгөө хайрлаж, амрааж, алсын хараандаа анхаарлаа хандуулаарай гэсэн зөвлөмж зөвлөгөө сахиусуудаас нь өгч байна. 3-т. За романсын хувьд харах юм бол хостой хүмүүс нь энэ 9 сард нэгээ аягүй хөрхөн хайрлахаар байна. Үлдсэн 1-2 дугаар групп дээр ч Emperor гарч ирсэн. Тэгээд нэгээ удаан хайрлаагүй ч юм уу, эсвэл хажууд нь байгаагүй утсан хүмүүс байх бас магадaltaй боломжтой. Тэгээд бушуухан нэгээ харахын төвс босон хүмүүс байна да. Дайжгүй шүү. Харин сингл хүмүүсийн хувьд бол 2 тал байгаад байна. Эхнийх болохоор өөрийгөө өөрчилж чадахгүй, сэтгэл санааны хувьд тогтворгүй байсаар байгаад энэ нь өөрт нь өвчин болоод энэ 9 сард лавдаг хүн амьтантай болохооргүй юм байна. Нөгөө тал нь хэрв өөрийгөө өөрчлөөд, шинжлээд, сэтгэлээ дээрдүүлчих юм бол нэгсэндээ өөрийнхөө одоо байгаа нөхцөл байдлаас гарч чадах юм бол хин нэгэнтэй уулзрах, эсвэл хин нэгнийг крашлах юм байна. Энэ нь өөрт нь нэлээд сэтгэлийн дэм болох бололтой. 4-т. За үүнээс хостой болон сингл хүмүүсийн зөвлөмж нь юу вэ гэхлээр хараад байхад та нар өөрсдийнхөө twin flame тайгаа буюу ихэр дөлтөөгөө ихэнх нь учирсан байх бололтой. Хоорондоо уулзах нэг тийм connection мэдрэгдээд байна л да. Текст нь байдлаасаа залхсан ч юм уу, яг гой нүүр тулж уулзах хүсэл тэмүүлэлтэй байгаад байна. Магадгүй хоорондоо жоохон түр тар хийсэн бол тэрийг шийдэрэй. Тийхгүй бол сөхөж гаргаж ирэх магадaltaй байна шүү. Харин сингл хүмүүсийн хувьд бол
өнгөрсөн зүйлсийн ард нь үлдээ. Тэр зүйлээ дахин давтахгүй байхыг л хичээнэ. Битгий харанхуй газартаа байгаад бай. Битгий харанхуй газараа өөрөө сонгоод бай. Гэрэлт өөрийнхөө хүчийг цацруул. Ингүүл та дараагийнхаа хүнийг бүтээх болно шүү дээ. За тэгээд уншлагын энэ хүрээнд дуусаж байна. Хэрв та бүхэн уншлага таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Мөн комент хэсэгтээ сэтгэгдэл хэсгээ бичиж үлдээвэл маш их баярлах болно. За тэгвэл та бүхэнтэй дараагийн уншлагаар уулзцгаая. Баяртай.